Миний хувьд бол ингээд 7-8 мянган метр өндөрт нисэж ирээд 40 минут ирээдээ нисэл Улаанбаатарынхаа мүүдээс салаагүй байж байгаа шууд тэгэл залгуулад 1200-300 метрийн хүнд ороод тэгээд зүгээр лифтээр бууюугүй бол шүтж явдаг зураач ахын маань үзэсгэлэн хөгтөж явж байгаа. Үнэхээр ингээд зүүд шиг санагдаад байгаа байхгүй. Гоё юм. Одоо их хөлс гойжод нэлээд халуун байна. Их сонирхолтой юм. Анх удаа бас тийм олон хүн үзэгдэн гаргаагүй ахаа юм. Хүний уурхай. Энэ бол би их азтай, хөв тавилантай зураач юм даа л гэж бодож штт. Гоё сонирхолтой. Хүн болгон уурхай утастай. Дандаа хамаг найзууд дүүнэрийн уурхай ч болцсон юм шиг харж байна штт. Өнөөдөр 9 сарын 9-ний өдөр. Өнөөдөр бол бас мэдээж онцгой өдөр болж байна. Онцгойны үхээр зэрэг мэдээж одоо энэ оюутлогоо гэж энэ агуу бүтээн байгуулалтын энэ уурхайн 1000 гаруй метрийн гүнд ингээд төрсөөрлийн үзэсгэлэн гаргана гэдэг бол үнэхээр сонин шийдэл. Тэмдээгчтэй бол бас одоо баярлж байна, бахархж байна. Тэгээ ийм одоо манай төрсөөрлийн одоо Монголын орчуудын эвлийн түүхийг бүтээлсэн эрх мөд маань байгааг бол өнөөдрийн одоо Монголын төрсөөрлийн түүхийг ярихад бол үнэхээр бас хэцүү. Тэгээд дээр ажиллаж байгаа залуучуудыг харахаар Монгол гэж ямар хүчрхэг агуу орн бэ? Энэ сайхан залуучуудыг бүгдийг ингээл бүтээн байгуулалтад ашиглах юм бол гомик хүч байна гэж бас бодохдоо бас Солонгост явцсан тэр олон залуучууд бүгд ийм л улсууд байгаа шүү дээ бас жоохон харамсаж идэв юм л шүү дээ.
Монголынгийн 2 дахь хэсэг буюу спорт заланд гарч байна. Энэ яг Монголын амар амгалан. Энд бол хэрвээ шүн хааны газартаа дуучмаа гарах юм бол нохоо бол ерөөсөө ингэж 50 амар 50 байхгүй шүү дээ. Гэрт дотор тоогоо шанаг дуурч байгаа. Энэ бол одоо тийм эзэнт гүрний тоогоо шанаг гал тоогоо гэсэн үг шүү дээ. Энэ гал тоогоо бол бүхнийг хоолдог. Энэ 15-наас сартай гэгэн шүн Монголын их амгалан Монгол орон амгалан байна гэсэн тийм санаа байхгүй. Энэ нохой нь болохоор тэнд хоол хийж байгаа үнэр нь гоё байгаа. Надад заавал өгнө. Тэгтээ тэр гэрлүү орохгүйгээр зөвхөн хүлээж байгаа байхгүй. Ширээн дээр нэг хүмүүс нь хайцсан. Энэ гадуураа дүүрэн ширээн дээр хүмүүс байгаа зү. Энэ бол дэлхий байхгүй. Одоо зоогийн ширээ гэдэг нэртэй. Дэлхий өөрөө энэ амьд бүхний зоогийн ширээ байхгүй. Гадуур нь амьдрал буцлал энэ тэндээс түүж идэл жимс ногоо мал сүрэг бүгдийг хоорондоо хувааж биенийгээ хувааж идэл энэ том ширээн дээр л найрлаж байгаа гэсэн үг. Тэгтэл дээрэс нь ингээд тэнгэр харж яадаг. Бид бол ямар нэгэн юмны харьяат юм шүү гэдгийг бас сануулж байгаа гэсэн үг. Тийм. Хязгааргүй орон зайн ч юм уу их одоо оюун санааны ч юм уу тийм харьяалтай шүү гэдгийг сануулж байгаа тийм зураач хүний өөрийн мессежтэй. Хамаагүй бас хийдэж болохгүй. Тий хамаагүй хэдвэл гэсэн талтай тий харж байгаа шүү тий. Хэмжээтэй шүү тий. За энэ бол одоо тийм бас л нэг хар цагаан гэрэл сүдрээ шүү дээ тий. Амьдрал өөрөө л гэрэл сүдэр. Гэрэл сүдрээс тогтдог. Баярлаг бүтээдэг нь ерөөсөө гэрэл сүд шүү дээ. Амьд торвоо бүтээдэг нь гэрэл сүдэр шүү дээ. Тэр гэрэл сүдрийг л харуулсан байна. Дээрээс тэнгэр бас л тийм тэнгэр харж байгааг бас л тийм том шувууд гэрэлтэй сүдэртэй наан ингээд тал нутаг бас харагдаж байна. Энэ харахад юм нэг одоо юутай нэг хавтгай дээр байгаа мөглөө орон зайн илэрхийл их гайгүй юутай гэж сайн зураг гэж боддог. Хийсвэрлэл сайтай тэр юуны
дотортой дуучин гэдэг шиг дотортой зураг. Ногоомор яваад. Идрүүл ингээд арай их хурдан бүтгээр их гоё байдаг байхгүй. Хэдхэн минутанд ингэж яг дүрсээ олоод яг энэ бол би бол бэхэн зураг бол жинхэнэ онгодыг хөглөгч онгодыг ил гаргадаг тийм юу гэж боддог. Ер нь хурдаараа тэр сэтгэлгээгээрээ энэ өөрийн мэдлгүүд тарих гар оюун санаа нэгдсэний үндсэн дээр ямар нэгэн дотор бодлогоогоор зурдгаар их онцлогтой. Тэрэн дээр алдаагүйгээр зурдагтай. Энэ бол ямар нэгэн гадны хүч намайг зурулж байгаа юм шиг тийм зурдаг байхгүй. Энэ бол онгод гэж би боддог. Тэгэд хөөрхийн амт их юм хийж их зүтгэж байна гэд хаяа нэг тийм урамшуулдаг юм шиг байна. Тэрний нэг урамшуулсан цаг нь энэ 17 оны зураг байна да. Зүгээр нэг одоо бэхжин их хурдан зурдаг учраас энэ хамаагүй удах юм бол ингээд тараад пад харуулчих шүү дээ. Тэр хооронд тэр ингээд бутарч хооронд зурдаг байхгүй маш хурднаар. Яг нэг онгод орно гэдэг шиг. Түүнээс энэ дээр дахид засах масах тийм юу байхгүй ямар ч цаг хугацаа байхгүй. Нэг ингээд тэр бол тэр чигээр тийм. Тэрвэрэ бэхэн зураг бол их онцлогтой тийм. Тэр зураач хүний нэг яг онгодыг яг тэр чигээр нь буулгадгаараа. Тэгээд орон дахны бэхэн зураг бол маш үнэтэй гэдэг дахид давтагддаг гэдэг нь тэр. Таны онгод яг хэдийд нь их ордог уу? Ямар үед ордог? Өөрөөр. Тийм үү? Би чихэр тусдаг шүү дээ. 3 цаг магадл. Оо тийм үү? 3 цаг тусаал нэг 10 цаг хүртэл тэр хооронд бол шүү дээ. Зур урсч урсна. Янз бүрийн бодол санаа байхгүй шүү дээ. Тэгэл цэлмэг гоё. Яг цэлмэг тэнгэр шиг. Уг нь бол яг лам нар бас тэгдэг 4 цагт босоод бяцлахлаа хийдэг. Тэр бол маш зөв цаг гэж ярьдаг тийм. Өстой зөв цаг тийм. Тэгэхээр таны бол 3 цаг сэрээд онгод орж ирэх чинь бас орой эрт унтах уу? Эрт унтахгүй нэг 12 маяр. Оо тэгвэл айгүй бага унтчих. 12 маяр үед бол одоо нэг 7-8-аас эхлээд телевизийн өмнө ингээд унтаж сэрээд зүрхнээ. Би ч ерөөсөө хаач ус унтчихдаг юм байхгүй. Тэр чинь айгүй сайхан. За тэгэл унтаал 5 минут болоо сериал тэгээд ингээд. Тэгээд нэг би ямарсан юм шиг. Ямарчдаг яг олон их удаан цаг. Айгүй авууштай чам. Тэр 3 зураг тань охины зурсан зурагнууд ба. Тийм миний охины одоо өөрийнх нь зурдаг дүрсээр би дурсан зураг. Би тийм. Тань яг охины чинь зурсан зураг. Миний охины зурсан зураг биш. Тэгэхээр би өөрөө би ч хаяа гинт миний охин надтай цугал зураг зурж байгаа юм шиг байдаг шүү дээ. Ингэж байгаа л ингээл зурж ирсэн гинт орж ирдэг. Тэр нь надад ингээд бурхнаас хэлж байгаа юм шиг өгч байгаа юм шиг. Тэгээ би яг нэг дөнгөж бурхан талангаж усны дараа нэг зүүдэлсэн. Аюу их зүүдэлсэн. Аава би ингээд мөнгө цуглуулж байгаа гэхгүй юу? Гэхдээ миний охин тэнд чинь мөнгө хэрэггүй шүү дээ. Гэхдээ би таньдаа өгч байгаа юм байна. Үгүй яасан. Тэгээ би боддیں۔ Тэгээд энийг л мөнгө гэж өгдөг баг тий. Танд одоо энэ зураг санаа. Тэгээ зураг санаа өгөөд тэр нь болохоор тэр цаанаа амьдрал тайлдаг.